Яг сайн байна. Чадварууд бэлтгэгчийн парт руу ороход бэлэн боллоо. Лайк саба дараад бас боломжтой бол энэ дасруудын шигээрээ. Ингэснээр бичлэг арай хордоо орохны үртэй шүү. За тэгээд тоглон сууж таалаас өргөхөөр. Өмнөх парт дээр жинхэнэ S төвшин болсон доо. Дөрнөөс үргэлжлүүлээ. Нөгөө сэтгүүлч нар шуураад шинэ S төвшний тоглогч дарагт ялсэл алдаж болохгүй гэдэргээ. Цагаан үсч амар гайхацсан. Ягаа бүдэл бөксөр өргөч вэ? Бол нэн тэмцээ хар үйл бүлгмийг сурчлах байсан шүү дээ. Ямар нэг зүйл одохгүй бол. Гээд нэг сэтгүүлч гараас нь бариад авсан чинь нөгөөх нь уучлаарай дараа залгаараа гээд жинхэнэ рүү явчихна. Тэгсэн нөгсөл нь билээд чөтгөрийн цусан күйг авчихдаг. Та нэрээ Лас Вегас руу явна гэсэн үү? Уучлал болгож танд онгоц бэлдэж өгье гээд тэгдэг сорвт. Ингээл хүмүүс өндөр төвшин хүсдэг юм байна л да. Тэгэл хоол албагцсан чи айлс. Хөөчөнхөг дөрвөрдөг өнөөс өн тухгүй өнөртэй дээ. Яаж ч гэсэн би тэрний цусыг аваадлахгүй. Юу яриад байгаа юм бэ? Гэхдээ тэр хүн зүгээр нэг хүн биш байна. Тэгээд жихэг үнний мэлмиг ашиглаад хардаг. Төвшин 27, нэр нь Шааги заяа, шар болгоно. Холборлоход өгсөн нь болохоор түүнтэй хэр ойртож танилцсан тэр хэмжээгээр чадварыг нь холборлоно. Хэрвээ тулгыг гэвэл заавал чөтгөрүүдийн бүлгэмд орох ёстой гэдэг. Жинхэнэч энэ чөтгөрүүдийн нэг гэж юу? Ямар тайван царай гаргаж байгаа юм гэж боддог. Шааги ирснэ. Та чин Араканч гэхийг удаа солонгосын шинэхэн S төвшний тоглогч. Энд ч зориуд наттай адилхан усан ороод ирчтэй. Ганц бүлгэмүүд миний араас яваагүй юм байна да. Чөтгөрөөс хүртэл. Тийм ээ. Өршөөгөр миний яарангүй занг. Намайг Шааги гэдэг. Ингэж уулзна гэдэг чи хөвд олонч сонирхолтой юм аа. Удаан нийслэгийг архиар л хэлэн штэ гэд тэр хоёр уухаар олно. Миний солонгос ирсэн шалтгаан гоо сахны бизнесээс болж ирэх. Сэргэгчтэй холбоотой бизнесээ өргөжүүлэхээр л. Сэргэгчтэй. Жинхэнэ чөөрийн үед алдартай болоод байгаа масктай тоглогч юм мэдгүй. Анна өнөө. 3 дугаар давхрыг цэвэрлэн гэдэг үү? Чи Анна өнөг танд юм уу? Бид 3 дугаар давхрыг цэвэрлэх гэж байсан ч түүнээс болж маш хүнд байдалтай. Найзын төлөө хийж байгаа гэсэн ч тэрэнд ганцаараа хийх зүйл байгаа гэсэн. Тэгэхээр чи Анна өнөг сайн мэддэг байх нэ. Тэгэж хийж болноо. Жинхэнэ гинтэн шүтээ суугастай. Энэ ч бүр халзуу сийгтэл босч байна шүү гээл. Гол асуудалд орё. Жинхэнэ та бидэндээ 3 дугаар давхрыг цэвэрлэвэл бид нэг тус олон шүү. S төвшнөх өөртөө хөдөлж гисэн. Бас та 3 дугаар давхрын шагналыг авна. Гэт ер нь Жинхэнэгийг Аннауны эсрэг болох санаатай байгаад байгаа. Ирэлт хийх байна төдөж нэг шагнал. Гэт бүр амьдралын усыг санал болгоно. Жинхэнэгч гайхсан. Чөтгөрүүд яаж ийм ховор зүйлтэй байдаг вэ? Бид танд урамшуул болгоод наадах чинь өгч. Та одоо энэ гэрэн дэрэл гарын үсгэж зураад болоо. Жинхэнэгч үнний мэлбэгээр нэвт хараад өглийн гэрээ юу. Хэрвээ гэрээгээ зөрчил өгөх болно. Гэтэ гарын үсгэж зурхгүй байхад аюулгүй. Гэснээр татгалзаад харамсалтай юм. Уул нэгцүүл найж байсан юмсан танаас. Тэгвэл та одоо амьдралын усаа буцаад эргүүлээд өгч. Хашуур хүнч гэсэн хүссэн бүхнээ авдаг шуналтай шүү. Гэт аврага цацруулнаа. Тэгсэн онгоцон дайвалзаад эхэлдэг. Чи юм уу? Мэдчихсэргүй. Чи жүжиглэхдээ дагуу байсан шүү. Анаа хүн удахгүй төлөөсөгчийн төлөөлөндөө. Бити хөөх юмний төрөж өхний болсон шаналаад бай. Олимписын хурал дээр дарамжлаж нүрэ барсан хүмүүс нь та нар өөртөө байж яаж Анаа хүнтэй нэг талд байх вэ? Энэ мууч яаж Анаа хүнтэй холбоотой байх та? Үгүй боломжгүй. Дэс төвшин болсон гэд бүлгэмүүд мэдээлэл хуваалцсан байх хэвээр. Дараа болзъя. Кадр солигдод жихээ Лас Вегаст ирсэн байдаг. Энэ үнэхээр хүний хот гэж юу? Гэт айлст маань их таалагдж байна. Тэгснээ ертөнцийн дурсамжаа гаргаж ирснээ цагаан үстээс авдаг чөтгөрийн цусан күйг үнний мэлмитэйгээ нийлүүлээд шунлын нүдгээд SSS төвшний чадвартай олчихно. 3S шүү. Энэ яадаг вэ гэхээр үнний мэлмигээ сайжруулсан хэлбэр. Ямар ч төрлийн хаалтыг нэвт харж чадна. Өөрөөс нь доод төвшний хүмүүстэй хараагаа хуваалцаж бодлыг нь уушруулдаг. Ой, хоёлаа ийш орох юм уу? Үгүй өөр газар орно. Ийм энгийн казино шатар ашиглаж болдгоо. Хүчээр мөнгөний аваад дуудлага худалдаанд орж болох ч. Энгийн хүмүүсийн хөлсөд услуулж олсон мөнгийг авна байж болохгүй зүйл. Энтэй харьцуулахдаггүй газар руу явнаа. Алис харьцуулахдаггүй гэд бүр хөөрхөн Алис. Төрөний хараа дээр байсан шүү дээ. Тэгсэн нэг гар хамгаалагч нарын золдуулж яадаг. Энд хин хөлөгдүүлсэн тэнэг болдог юм зөө. Жинхэнэ цааш орж ирсэн аа. Нүний юм да. Яарна. Хөөх, энэ төгчтэй зүс олон байна. Нэрээ нөгөө газар засны юугаар ялгаатай. Чиний газар хүснээрээ ичд ашиглаж болно. Тэгэд Алисыг суулгаснаа. Бүгдийг над дээр өчгөрөө за. Бас тэрэнд хүснийг нь өгөрөөгээд нэг татчаа авна. Кадр солигдсон жихийг аль хэдийн тоглоод $500,000 олцсон байдаг.
Нөгөөдөл нь одоо мөнгө алдахгүй шүүгээд өсгсөн жохиог чинээг тоосон шинжгүй бүгдийг нь тавьдаг. Гэснээс энэ газрыг ямар бүлгэм ажилуулдаг. Скавенжер бүлгэм хөрөнгө оруулж хариуцдаг. Чимээг байж байгаа гинт юу асуугаад байгаа юм л таа гэд босон чинь жохиог өөдөөс нь яс энд асууж болдгүй юм уу? Яалаа гэж тээ. Навш. Энэ муу ч бодлоо уншдаг чадвартай багт. Тэгснээ хөзрөөс өгтөө чадвараа ашигласан чинь хөзөр нь яг хэвээр байдаг. Яг хоспол байдаг лээ. Ямар хараал эдмэрэн болоод байгаа юм бэ? Яг яасан бэ гэсэн жохиог энээс 3 асуулт асуугаад Анубисын шүлтэ ашигласан байдаг. Ашигтэй. Азар би хос ноёнтой байсан. Миний шинэхэн шунлын нүдийн бодлоо унших нь маш хэрэгтэй зүйл. Гэж бодож чип авах гэж байсан баахан хамгаалагч зэрэг гарч ирснээр бүлбүд үсэрнэ. Чамайг ямар чадвар ашиглахыг ч мэдэхгүй ч эндээс явуулахгүй. Дагаад хүрээдэр. Үйлчлүүлэгчтэй ингэ шантаа хэрэг. Биднээс ийм их мөнгө авсан хүмүүсийг үйлчлүүлж гэдгүй. Тийм. Тэгээд нөгөөд нь эргээд харсан. Нэг бүдүүнийг шидчихнэ. Чамайг сонссон чи орж ирэхээс өмнө сонссон үггээ сонсчлаа. Юу байлаа? Тийм. Энэ газар тэмүүлэх дуусна. Тэмэг байдаг юм. Гэт төвэнэ. Тэгсэн айлс тоосон чинжгүй. Энийг юу гэдэг вэ? Гэт коктейл шимсэн шигээл үждэг. Энэ дүрэн байдгүй ч хэн чин шиг газарч байгаа гэдэг. Ахлахаа энийг хартаа. Юу донгосоод завгүй юм шүү дээ харахгүй байгаа. Ми чи хэдхэн хоногийн өмнө нээс төвшин болсон. Тоглож ганч гшөг. Амирт хөрхөн байдаг шүү дээ. Гэхдээ одоо миний нүдний өмнө ротер шийдчихвэл бүхлөдөг казиног нурааж мэднэ. Болцгоо гэснээс өгж жагаад доошлтгүй. Таныг өстө таныг байсаа ганцхан удаа өршөө гэд гүлэг болно. Түшиг минь мэдээд буруу өнөр олцсон мэдсэн аа. Энд чи ийм л газар үсттэй. Хин хөлөгдүүлсэн тэнийг би хооцсон бүх мөнгө аав. Бас сэтгэл санааны хохирлоо тооцсон шүү. За нэг 10 сая яг болно доо. Гэт 10 сая доллар авчнаа. Тэгсэн нэг машин ирснэ. Та 117-д хөөжлүүлэгч үгээд жинхёгийг дуудлага худалдаа руу аваад явчихна. Алис бити анхаарал татсан зүйлээ гэрээ. Маш олон нүд байгаа шүү. Яг ороод явж байсан Алист хорцооноор үнэртдэг. Уулзах таатай байна. Намайг өвгөн гэдэг. Би энэ дуракийн багш нь. Нилээн сайн нүдүүлжээ. Тэгэд шунлын нүдээр тоглогчийн сонхыг нь хардаг. Төвшин 30. Анги нь болохоор шидтэй. Чадварыг нь хуулбарлах нөхцөл нь болохоор өвгөний туслахад бүтлгүүч төр маш их бухимдсан байгаа. Түүний хар шидийг бүтцэд болгож нэмэх хэдэн авбал чадварыг нь хуулбарж болно гэдэг. Энэ одоо яаж ирсэн нөхцөл вэ? Систем олмор сонир болоод байгаа юм. Танаа туслахаас ч хоор залаасан шүү. Тэрний тухайд чамаас өмнө асууснаа асуумаар байна. Анаа үнэ? Тийм. Ийм гой газар ирчээд дараа нь яриа хөрөөгөө болох удаа гэдээ явах гэж байсан. Таягаараа зогсоосноо. Хоромчлолын дараа гэж явахгүй шүү. Надад наа чин педлүүг зүнэг кобра мэн гэж явчихна. Алисч. Энэ үнхий дуракуудыг дээ. Би нэдэг арилгачих уу? Зүгээрээ. Энд хэрэг төвөг үүсгэлээгээд ашиггүй. Эрхэм хөдөд ноёд тадагтай дараа 175 дахь дуудлага хөдөлгөөн эхэлж байна. Эхний айтем бол Аризона дунсан солир. Жинхэнэ хэрэгтэй хямдхан ахт нь авчулгээд 150,000 гэсэн нөгөө өгүүч шууд 1 сая гэдэг. Мэдсэн юм аа. Миний авах гэснийг түүхэр шиджээ. Тэгвэл тэгээд дараачийн айд мэдийг зарлж дуусаагүй ахт нь жинхэнэ шууд 500,000 гэдэг. Чи яд сонсооч. Зүгээр харж. Гэсэн нөгөө өгөө 1 сая гэдэг. Өрсөд сая 500 гэсэн чинь нөгөө өгөн 3 сая гэдэг. Багшаа яага ганцхан юм дээр хойш ухарж болохгүй гэж. Юугаад байгаа нь усанд арцсан вэ чи? Тэр хүснээ үл чи юу хийх юм гэж зодноо. Энэ үгний санаа нь болохоор жохиогийн авах гэсэн айтмыг нь аваад анновны мэдээллээр солилцох гээд байгаа. Дараачийн айтем бол анхны шатрын хөлөг 50, 100, 150, сая, 8 сая, 10 сая гэж жоох итгэлгүүлнэ. Өнгөн жамар энэс нэ 30 сая. Харамсалтай нь 10 сая л хязгаарч юм шиг байна. Хэрвээ энийг авахыг хүсч байвал миний өмнө өвдөг сөхөр. Нийлээхийг өрүүлсэндээ санснаас минь айлгүйх байна шүү. Тэгээд толгоогоо шаагастай байж байсан. Алис босноо. 100 сая гэж авдгийн. Нөгөө үгүнч хөр сонир болцсон. Мөн шатарт яахлаар 100 сая. Мөн шочгаа бацаа 700 сая өрүүлчихэд одоо буцна гэдэг утгахгүйгээд 110 сая гэсэн чинь 200. За битгий чаагаад байгаагаар. Чамд яаж 200 сая байдгийг? Залуу утгатай. Танд мөнгөө нотлох баримт байна уу? Нотлогоо. Энэ агалтай юу? Гэт гаргаж ирсэн юмнуудыг ганц тэтмэл гэхэд 500 сая гэдэг. Навш гэж. Бэ төлөлгөө. Тэгээд жохиог яг анхны шатрын хөлгөө авах гэж байсан дэлбэрэлт болдог.
баахан мужигнаа болно. Тэгсэн нөгөө шаагийн чимс барьсан. Гарах гэж байсан хүмүүсийг алангууллаа. Манагийн зуух гэж чадвар ашигладаг. Чи доох ясгүй зураасаа давчглаа галзуу навш минь. Гэт нилээ уртаа харагдан чахив. Шаагийн нөгөө өгсөн хүмүүсээс манаг нь аваад улаан амтан болгочихдог. Аргагүй эс төш юм гэж миний чадварыг тесчээдэг. Онгоцонд хүртсэн гутамшгаа буцаад чамд төлнө гэд дайрсан чихийг болтчихно. Тэгээд жинжаалаа гаргаж ирснэ. Хурдунд осох хэрэгтэй. Гэд элдний булш гэж чадвараа ашиглаад нөгөө бүтээсэн амтнуудыг алчна. Тэгсэн шаагаа өлзөн хүмүүсийн маанах сороод дахиад босгоод ирнэ амттаа. Чихёгч өдрийн гэрлээ ашиглаад харахгүй болгож агаад нөгөө амттын хөлийг нь хөлдөжгөн. Одоо там руугаа төнөл. Боломжгүй юм. Миний хонгор заваарсаа хоггүй яа. Хонгорууд монгорууд. Шаагийн зүгтж байгаа жинхэнэ чинчилт нийт сүлбүүлнэ. Ийм том хохируул уучруулж чад зүгтхгүй юу. Уушгич 30 минутын дараа цусаад дүүрнэ. Жамсгалж чадахгүй болж өгнө. Шат жөхөхийн дараагаар агаар гутлаа ордог гэж би сонссон. Рөөч чөтгөрүүдийн талаар бүгдийг хэлвэл арай өөр зүйл болж болно. Гэт амьдрал бас гаргаад байна. Чөтгөр навш гэж ярьж чадахгүй нэ. Тэгвэл би хэлмэргүй байвал яах вэ? Энэ мөн авш анхнаас сонсох хүсэлгүй гэж. Маа, энэ ч одоо ирэхгүй. Чадхаараа удаан тарчилж өгөөрэй. Адгийн авш минь. Тэгээ явах гэж байсан ил айтмууд байдаг. Нөө Микеланжелогийн сейп бас ийм амтны зүрх хоёрыг нийлүүлээд 5 тонны багтаамжтай инвентартай болчихно. Биднийг аварсанд баярлалаа. Энэ хүчин төрөний. За, зүү гэж хэлж энийг авах уу? Би энэ эдэг авах гээгүй зүгээрээ. Та биднийг аварсан мэт. Миний ганц хүүг аварсан ашныг авлахгүй. Анхны утаач гэсэн муу шүү. Сорилтын цамхаг 3 дугаар давхар. Үзэн ядагдсан юм. Энэ хоёр муудалцаж байгаа чөтгөрүүдийн нэг. Хоёр 10 жил хамтарч яараа хэлцээд байгаа юм. Энэ дууцар шалтгаан бол ганц клуб сонирхолтой өнөөс болсон. Тэр зөвөр их тоглодог байсан байлгүй дээ. Тэгтээ хүмүүстэй адилхан төвшин цайлах уу? Тэр магадгүй биднээс дээш шивчсэн баг. Манай 2 дугаар давхар хүрсэн ахмадууд бүгд галзуу гэдэг үстэй. Бид интервалаас сугдахгүй сорилтын цамхаг VR тоглоом тоглодог байсан. Тэгэхээр бид энгийн үнээсээс илүү их юм мэдэх хэвээр. Яа, энэ хаалаа өвтсөн мөр навшуулж байна. За sorry guys. Энэ хоёр нь бол зүгээр очоо шүүрчнэ гэж жоохон дутуу үнэлээд байгаа ч шүүхийг. Ари энэ хэрэг шиг нөхөр нь болохоор ганч хөөг дутуу үнэлэхгүй байгаа. Хоёр өгнийг давж байгаа. Кадр солигтод 9 темко 2 бэлтгэл хийж байдаг. 9 энийг хараа. Энэ хүн шиг мод ч 3 дугаар давхрын боссын хөлстэй. Энэ хүн шиг царайтай мод 3 асуулт асууна. Эрэнд нь хариулж чадвал чанал авдаг шүү заа. Хэрвээ чи өөрөө асуултад би хариулж чадвал би чамд өөрийнхөө навчийг өгөх болно. Гэхдээ нэгэн төлөв бороо хариулвал чамайг шийтгэх болно. Ихний асуулт. 700-д амьдардаг хэлгөөр амьдрахад хамгийн тохиромжтой болсны төвшин болон температур нь юу вэ? Амархан. 175 м-г 1.5 Цельс. Дараач гэн. Би зөв гэж хэлээ. Угаасаа зөв. За тэгвэл Фелинагийн хөвсгөрөөс тунг яаж Төлийн даваа сануурдыг ариу асаар 5 цаг зөөлөн чанаад болно. 3 дахь. аврыг бүргэж жилдэг ганцлах хүрцдэг. Эзээ Цанхагт анхны цас орох үед. Ингэснээр жинхэнэ бүгдээр ингэ зөв хариулж байгаамаа. амаснараа би чинь навч өгнө. Улаан шор ногоон айл нь вэ? Наад идэх ч аахгүй. Нуугаад байгаа харыг өг. Зэрэглэн тэгсэн эй байдаг 3 эй шүү за. Болчихлоо. Та нарыг дуусны дараа өглөө. Гэт нөгөө хамгаалагч нарын тулдна. Нөгөө тал чөтгөрүүд дүүдлээ гэж эхэлнэ. Босс руу явах замыг манж байсан хүмүүсийг нь алчдаг. Жинхэнэ лайв хийгээ яваад байгаа. Босс дээр ашиглаж болдог гэсэн шүү дээ. Тэгээд лайв хийж байгаа. Тэгээд яг хаалганы өмнө эртэл уулан дээр дэлбэрэлт бол. Тэгсэн шууд стримээ дуусгачдаг. Юунд дэлбэрэлт болчихваа гэсэн чөтгөрүүд баахан хөшөөдөд тулж байдаг. Жинхэнэ мөсөөр дэрж байгаа. Ганцхан хүн байна. Түүнийг ал. Манай хүн өдөртөө эдслээ ашиглаж чөтгөрүүдэд ашиглаад байсан үлэм жимийг нь өөрийнхөө талд оруулцдаг. Өвгөө 3 дахь байрал дуусчихлаа. Би өөрөө харж байна да. Миний 4 байрал ашиглаад хөшөөнүүдэд тулдаг гэж байсан ч 3 дуурал нь усчихна. Тэгснэ моо яг алагдаж сэрээгээд араас өөлөн. 1 дуурал бас өнчлөө. Нөгөө өгөөч пирамидын их хамгаалагч гэж чадвар ашигладаг.
Галзуу тураагч чинь тэгээд түйлцснаа өөртөө хүнийхээ манаг сороод хүчээ нөгчдөг. Энэ жадарыг ордоор өхрийн буустер ашиглах гэж байсан чи чамааг эндалж ивэл хамаагүй. Тэгээд солиорч өгнө. Нөгөө чөтгөрүүдийн хэрэлдээд байсан хоёр чинь холоос ажиглаад байж идэг. Энд ирэх хэрэггүй ичээ. Гэт нөгөө үгнийг нэг зөксүүлчих юм байна гэд тайвширсан байж идэг. Жинхэнэгийн чуучныг дурсан чинь орж ирдэг. Чиний сүлэм хурц хүчтэйч чи хүчээр савж байна. Энийг харж байшин. Усны урсгал угаа адил бай. Зөв цагтаа хүчээ гарга. Энийг сүнс мөсгөх жилдээ ашиглаа үзгөө. Ямар аимшигтай мананы хөөсөлгүй. Сүнс мөшгөгч элдний бүжиг 5 дахь хэлбэр. Сүнс мөшгөгч тэнгэрийн сүнэлт гэд бүх хамаа авчнаа. Би зүгдэх ёстой. Тэрийг зогсоо. Энэ бол туушаал. Амар том хосч байснаа ялагдаад ирсэн. Сүүлээ авчаа зүгдэхгүй юу? Тэр чамаас сурчтэй те. Чи канчиг. Шавтайгаа уулзахаараа минь түргээрээ гэж шатаага алчгана. Нөгөө чөтгөрүүдийг ойлон модон ажиллагаа болоо зэргүүд нь нэдлүүлж байгаамаа. Гинт сүнс мөсгөгч тэнгэрийн сүнэлтийг ашигласан ч айхтар багчнэ. Гэт мананы шингэн аваад өөр дөрөв шингээдэг. Бамбай. Тусам сэтэрчглээ. Тийм үстэй. Дөрвөн тэнгэрлийн хааны сүмийн сэхүүл удаа. За энэ үрэ пар дөрвөн дуусч байна. Бичлэг хурдан оруулаач гээд тэгээд байсан. Би одоо төгсгөө ангийн сурагч. Тэгэхээр эрсдлийн шалгалт хүртэл нэлээд завгүй байгаа. Тэгээд цаг заваараа тэгэл бичлэг оруулаа байна. Яг ээж дуусны дараа бол та нар бичлэгээр бөмбөгднө заяа. Дараагийн партийн хурдан үзье хүсвэл энэ дасруу зөндөө шийгэр. Бас лайк, subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.